За энэ өдрийн минь төргий. За өнөөдөр бүгдээрээ өглөөнийхөө цагаа эхлэхийн өмнө хамт залбирая. Эзэн минь ээ, та өнөөдөр бидэнд өөрхөн үгийг хэлж, Бурхан минь та биднийг сайн мэдээний дагуу зохистой амьдрахад минь та сургаарай. Та өөрийнхөө бидний төлөө юу хийснийг та бидэнд сануулаарай. Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгдээрээ энэ 7 хоногт Филиппой номноос үзнэ. За тэгээд өглөөний цаг бол их чухал. Ялангуяа өдрийг эхлэхдээ эзний үгтэйгээр эхлэх юм бол ер нь сайн зөв суурь болно. Ер нь бол гараа сайн бол барай сайн гэдэг. Тэгээд цамцны эхний давчийг буруу давчилбал бусад бүх давч буруу давчлагдана гэдэг солонгос зүүр үг байдаг юм байна. Тийм учраас бид өглөөгөө тэгээд эзний үгтэй хамт эхэлцгээе. За Филиппой номын 1-р бүлгийн 3-аас уншия. Та нарыг дурсах хүрдээ би Бурхандаа талархан та бүгдийн төлөө залбирах хүрдээ би үргэлж баяр хөөртэйгээр залбирдаг нь. Тентхийн эхний өдрөөс өнөө хүртэл та нар сайн мэдээний хуваалцагч босны учир билээ. Паул хүмүүст талархдаг, хүмүүсийг их урамшуулдаг, олон газраар явж олон хүмүүст сайн мэдээ тараасан. Тэгээд чуулган бүрэлдээд ингээд итгэлээр өсөж байгааг Паул маш их дэмждэг байсан. За тэгээд зөвхөн талархаад зогсохгүй тэдний төлөө ингээд зуучин залбирдаг. За энэ бол тухайн шин чуулганыг өсөж итгэгч удирдагчид төлөвчгт нь үнэхээр энэ чухал байгаа. Тэгээд хэн нэгэн чиний төлөө залбирч байна гэх юм бол мэдээж баярлах нь гарцаагүй маш бас итгэл найдвар төрнө. Миний төлөө залбирч хамгаалж намайг дэмжиж байгаа юм байна гэж бодно. Тийм учраас Паул бол хүмүүсийг маш их анхаарч залбиралдаа оруулж тэгээ урамшуулдаг байсан. Тэгээд 1:6 дээр та нар цай үлийг эхлүүлсэн тэрээр үүнийг Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. За бидэнд байгаа итгэлийг Бурхан өгсөн. Тийм учраас Бурхан өөрөө өгсөн итгэлээр дамжуулан биднийг яг хүссэн хүнээ болох болно. Биднийг ямар хүн болохыг хүсэж байгаа, ямар үнцэнтэй гэдгээ мэдээсээ Бурхан өөрийгөө бас хинбэ гэдгээ мэдүүлэхээр эхлүүлсэн сайн мэдээгээр дамжуулан эхэлсэн ажлаа тэр өөрөө төгс болгож дуусгах болно. Тэгэхээр Бурхан биднээс орхихгүй. Бурхан биднийг хамтрагчаа болгож дуудсан. Тэгээ бидэнтэй хамт алахыг хүсдэг. Энэ бол үнэхээр чухал. Бурхан биднийг итгүүлсэн учраас итгэлээр өсгөж биднийг төлөвшүүлж тэр гэм нүглээс чөлөөлж зөв амьдралаар амьдруулахад Бурхан өөрөө биднийг дэмжиж туслах бол. Тэгээд бидний дотор тэр биднийг шинэ хүн болгож, шинэ бүтээл болгож, бидэнд шинэ амьдрал өгсөн нь Бурхан учраас Бурхан эзээч зөхөрөхгүйгээр бидэнтэй ажилласаар л байна. Бурхан биднийг орхихгүй. Тэгээд үргэлжил бидэнтэй ажиллаал, бидэнд сануулаад, бидэнд жинхэнэ гэмшил өгнө, жинхэнэ итгэл өгнө, урам зориг өгнө, хайраа өгнө. Ингээд бүх талаас Бурхан биднийг шинэ амьдралаар амьдрахад дэмжиж ажиллах болно. Тийм учраас бид цөхрөлтгүйгээр Бурхан руу хандах нь зөв. За та нар зүрхэнд байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайн мэдээг хамгаалахад баталгаж хүлээстэй хахаж та бүгд надтай хамт нэгүслэг болцдог үлээ гэж. Тэгээд Паул Филиппой хотынд очиж сайн мэдээ ярьж цуглуулсан. Тэгээд өөрөө ингээд тавчигдаад шоронд байхдаа энэ Филиппой хотын цагтл үчиж байгаа. Филиппой хотын ч гэсэн итгэлээсээ болж бас авчигдаж зовж байгаа. Тийм учраас адил зовлон эдэлж байгаа гэдгээр Филиппойчдыг урамшуулж байна. Тэгээд та нар ингээд намайг зовход намайг орхиогүй. Тэгээ энэ бол маш сайхан хүний чанар байна. Тэгээд үнэхээр та нарыг ингээд итгэлтэй сайн мэдээний төлөө тэмцэж байгаа нь намайг хүртэл урамшуулж байна. Тэгээд намайг хүртэл
тэ тайвшруулж ингэж зоригжуулж байна гэж хэлсэн. За тэгээд эсдэр хайрчин мэдлэг ба бүхий л хэрсэн ухаанаар улам бүр бялхах болдгоо гэж би залбирдаг. Тэгээ энэ дотор ингээ хайр явж байгаа. Хайр бие биенээ босгон байгуулдаг. Хайр хизээч хүнийг буруутгадаггүй, дүлхтэггүй, тэ шүүмжилдэггүй, бас тэгээд хайраар мэдээж үннийг хэлдэг. Гэхдээ хайр өвтгөж зовоодаггүй. Тийм учраас энэ хайр улам ингээд өсөөсэй. Бид Бурхны хайрын дотор улам бүр Бурхны хайрыг ойлгож хүлээн авах тусам бусдыг хайрлахад бид сургагддаг. Ер нь бол хайрлахад суралцах хэрэгтэй. Тэрнээс биш би хайртай. Би хүнд муу юм гээгүй гэд ингээд нэг байрандаа гацчих болохгүй. Ингээд улам бүр бялхаж, дүүрч гэд өсөх хэрэгтэй болж байна. Ингийн бол та нар аливаа сайныг ялган таньж Христ өдөр хүртэл цэвэр гэмзэнгүй байх болно. За тэгээд хайр нь буруу зүйлийг ялгаж салгадаг. Үнэхээр хүнийг хайрлаж ивэл энэ нь зөв бөгөөд хүнийг хайрлахгүй хүний эсрэг байх үг бодол санаа үйлдэл бүхэн энэ бол гэмз юм. Тийм учраас хүнийг хайрлаж ивэл бид нар цэвэр тэгээ гэмзэнгүй байх юм аа. За тэгээд Есүс Христээр ирэх зөвхт байдлын үр жимсээр бид нар дүүрэн байх болно гэсэн. Бидний үр жимс Бурханаас ирэх болно. Бид Бурханы үгэнд дуулууртай түүнд итгэлтэй алхах юм бол аяндаа бидний дотроос Бурхан тэр үр жимсийг ургуул тэр сайн зан чанарууд ялангуяа хайр бол бидний дотроос үнэхээр дүүрэн ингэж гарч бусдад хүрэх болно. Ингээд хайрын дотор бид төлөвшөж үнэхээр Бурханы хүссэн нэгэн байх болно. За тэгээ Паул өөрийнхөө нөхцөл байдлыг хэлсэн. Тэгээд миний шоронд байгаа энэ сайн мэдээс олж авчигдсан нь бусдад бас урам зориг болж байна. Тэгээ бусад хүмүүс надаас болоод итгэл дээр зоригцсон гэж. Тийм учраас бид итгэлийн тэр шалгуур, сорилт тэр ирдэг хавчлаганд бол бид урам хурж болохгүй. Энэ бол ичвэтэй байдал биш. Харин энэ бол жинхэнэ итгэл, энэ бол үнний төлөв тэмцэл. Тийм учраас улам зоригдох хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс Паулаас өрсөлдөж сайн мэдээ тараадаг гинэ. Зарим нь болохоор яг үнэн сэтгэлээс ингээд Бурханд итгэхээсээ, өөрчлөгдөөсөө, аврагдаасаа гэж сайн мэдээ тараадаг. Гэтэл зарим хүн болохоор Паулыг шоронд байхад нь илүү сайн мэдээ тараач. Тэгвэл Паул ингээд шаналх байх гэж бодож байгаа. Тэгээ энэ бол үнэхээр өчүүхэн бодол. Паул харин ямар ч зорилгоор сайн мэдээ тараагдахад би баярлах болно гэсэн. Үнэхээр Паул сайн мэдээний баяр хөөрөөр бүр ингээд дүүрэн байдаг. Өөрөөр хэлбэл Бурхныг гэрчилж байхдаа Паул баяр хөөртэй байдаг. Хэрвээ сайн мэдээ тараахгүй бол надад зовлон болох гэсэн. Тэгэхээр Бурхантай харилцаанаас жинхэнэ баяр хөөр ирдэг. Бусдын хэрхэн амьдарч байгаа юм уу? Тэгээ нөхцөл байдлаас болж биш. Харин Бурханд үйлчилж байгаадаа, Бурханд дуулууртай байгаадаа, Бурханы сайн мэдээ гэрчилж, Бурханыг алдаршуулж, Бурханыг өргөмжилж байгаадаа Паул баяртай байдаг байсан. Тийм учраас бүгдээрээ Паулаас суралцъя. Тэгээд бүгдээрээ Паул шиг сайн мэдээний төлөө, бусдын итгэлээр өсөхийн төлөө бүгдээрээ залбирдаг байя. Хамт залбирая. Эзэн минь ээ, та өнөөдөр биднийг сайн мэдээгээр зоригжуулж, бусдад бас сайн мэдээ хуваалцах боломжтой болгож өгөөрэй. Бурхан Аава, биднийг хайраар дүүргэж өгөөч. Мөнхийн эзэн, та бидэнд өгсөн итгэлээ та үргэлжлүүлэн эцэс болтол та төгс болгож биднийг таны хүссэн тэр хэмжээнд хүртэл хүссэн хүн болтол биднийг төлөвшүүлэн танд таалагддаг нэгэн болгож танд үйлчлэгч нэгэн болгоорой гэж Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Амен.